Жил бүр сая хүмүүс гудамжинд гараад үлгэрийн баатар шиг хувцлаад сүнс, муур, бүр мангасын хувцс өмсөх тохиолдлууд маш олон байдаг. Ихэнх хүүхэд багчууд айлын халуу төгшөөд айдас эсвэл чихэр гэж хэлээд чихэр авдаг. Эсвэл арай жоохон том болсон хүмүүсүүд нь болохоор гэртээ аим шиг кино үзээ суучдаг. Эсвэл төөрдөг байшин руу ороод сэтгэл догтлон зүйлсүүдийг зорьдог. Гэхдээ хэдэн сая хэдэн тэрбум хүмүүс яагаад энэ баярыг тэмдэглэх болсон шалтгааныг та мэдэх үү? За, hello guys. Дараагийн бичлэгээр тавтан морил. За, энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу хүргэж байгаа вэ гэхээр Halloween-ийн баярыг бид нар яагаад тэмдэглэх болсон бэ? Үүний цаана ямар нэгэн учир шалтгаан байгаа юу? Эсвэл ямар нэгэн далтын тийм хүч бий юу гэдэг талаар хамтдаа яг жихэн энэ баярыг тэмдэглэх болсон шалтгааныг хамтдаа өнөөдөр үзэх болно. Би бол Halloween-ийн баярыг нэг тэмдэглээд байдгүй. Нэг амар ач холбогдол өгөөд байдаггүй. Гэхдээ яагаад ч эргэн тойрны найзууд маань, эргэн тойрны хүмүүс маань Halloween-ийн баярт аягүй ач холбогдол өгдөг болохоор би бүр өөрөө ч мэдгүй автах тохиолдол маш олон байсан. Тэм учраас одоо над чиг ийм хүмүүс байж магадгүй гэдэг үднээс энэ дугаарыг бэлдэн хүргэж байна. За Halloween-ийн баяр гэдэг чинь ийм байсан юм уу гэж бүр үнэхээр бүр намайг бүр толгой сэгсрэл тийм баримтууд байсан. Энэ дугаар үнэхээр таныг алмааруулна гэдэгт бол итгэж байна. За тэгээ олон юм яриад лушуу бичлэгэнд орё те. Та бичлэглээс өмнө лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дарж дэмжиж бити мартаарай. Би дутхгүй 100 мянгалаа болох гэж байна. Өнөр би 4 дэх өрөөтэй. За, let's go guys. За тэгэхээр Halloween гэдэг нэр нь болохоор All Hallows Eve буюу ариун хүмүүсийн оройн өмнөх өдөр гэсэн утгатай үгнээс гаралтай. Halloween баяр нь болохоор анх Samhain гэж нэрлэгддэг эртний Келтийн галын баяр бол байсан байна. Тэр үед хүмүүс зууны төгсгөл, өвлийн эхлэл гэж үзээд амь эргэх болон үхлийн мөчлөгийг тэмдэглэж үлдээдэг байсан. Хүмүүс болохоор нас барсан дотны хүмүүсийн сүнсийг хүндэтгэж гэртээ ирэхийг өрдөг байсан. Гэхдээ муу сүнслүүдээс нуухдахын тулд тэд амьтдын арьс эсвэл эвэр зүүж гэрлээ хулуугаар хийсэн дэлгүүнд асаадаг байсан байна. Энэ өдрийг болохоор Jack o' Lantern буюу хулуун дэлгүүний эхлэл өдөр гэж үздэг байсан. Хожим болохоор Ромчууд Кельтийн нутгийг эзлэхдээ эдгээр уламжлалыг Христийн шашинтай холбоод самхааныг All Saints Day болгож хувиргасан байна. Тэгэл бидний мэдих Halloween болохоор All Hallows Eve нэртэй шинэ хэлбэрийг бий болгосон байна. Дараа нь болохоор 1800-аад онд Ирландын цагаачид Америкт ирэхдээ Halloween-ийн зан үйлийг авчирсан байна. Эхэндээ хүүхдүүд шүлэг уншиж, дуу дуулж, хошигнол хийснийхаа хариуд жимс эсвэл зоос авдаг байсан байна. Энэ нь хожим болохоор trick or treat буюу айдас эсвэл чихэр гэдэг хэлбэрт орсон байна. Энэ бүхэн явсны эцэст 20 дугаар зуунаас эхлэн Halloween болохоор жинхэнэ бизнесийн баяр болж хувирсан байна. 1920-с 1930 онд анхны бэлэн хувцсууд гарч эхэлсэн. 1950-ад онд болохоор тухайн баяр зориулан анхны чихрэн үйлдвэр дэлгэрч аим шиг кино, телевизийн шоу нэвтрүүлгүүд Halloween-ыг бүрш түгээмэл болгохын эхлэл байсан. Өнөөдөр болохоор Halloween болохоор айдас, хөгжил, бизнес гурыг хослуулсан баяр гэж ол хүмүүс үздэг. Хүн бүр хүссэн дүртэй хувирч хүссэн хувцас өмсөж хөгжилсдөг баяр болж хувирсан. Хамгийн сонирхолтой нь юу гэж энэ баяр үхэлтэй холбоотой зан үйлээс үүссэн ч одоо болохоор амьдралын баяр шиг болтлоо хувирч өөрчлөгдсөн байна. Яа, уул нийлүүлээ үхэлтэй холбоотой зан үйлсийн баяр л хийгээд байгаа юм байна шүү дээ. Мөн бас миний сонирхлыг татсан зүйл болохоор яг жил бүрийн 10 сарын 31-ний өдөр бол үхсэн хүмүүс дэлхий дээр ирдэг баяр болгож тэмдэглэдэг байсан гэж боддоо. Та хэд нас барсан хүмүүстэй уулзах байсан бол та хэд яг одоо хинтээ уулзах байсан бэ? За тэгээд бид хамтдаа Halloween баярын утга учирыг хамтдаа мэдэж авлаа. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжиж бити мартаарай. За тэгээд дараагийн дугаар дээр та ямар контент үзэх хүсэж байна коммент бичиж үлдээгээрэй. За тэгээд дараагийн YouTube контентоор уулзцгаая.